Би үсээ тариулаад чолк тариулаад яатсан шүү дээ. Хөгдөлтэй чиг болсон байгаа зү. Хөрх харагдаж байна уу? Өнөөдөр юуны талаар ярина гэсэн бэлээ? Нөгөө тоглоомын талбай аюулгүй байдал илүү. Сэмэ цааны хүүхдүүдийн хөтөлбөрч нас ирд мэн. Өнөөдөр би танарт хүүхдийн тоглоомын талбай аюулгүй байдал гэдэг мэдээ хүргэнэ. Анхаарлаа хандуулаарай. Дулааны үйлчлэл болж хүүхдүүд тоглоомын талбай дээр гарч тоглох болжээ. Энэ үед заавал ярих сэдвүүд бол хүүхдийн тоглоомын талбай аюулгүй байдал юм аа. Тоглоомын талбайны стандартыг хангаагүй улмаас тоглоомын талбай дээр хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол их гардаг. Тэгвэл хот байгууллага хотны стандартын газраас хүүхдийн тоглоомын талбайны шаардлагыг дараах байдлаар тогтоосон байна. Нэгдүгээрт хүүхдийн тоглоомын талбай хүртээмжтэй байдал 50-аас 100 ам байна. Хоёрдугаарт ногоон байгууламж 20%-аас багагүй байна. Хүүхдийг харж ажиллах хяналтын камер 10 м радиуст байх хэрэгтэй. Харин хүүхдийн тоглоомын талбай гадаргууны хувьд хүүхэд тоглож байхдаа бүдэрхгүй, халтарахгүй тэгш байх хэрэгтэй. Хүүхдүүдийн тоглоомын талбайны төхөөрөмжний холбоо хэвслийг даалтгах хэрэгтэй. Хатуу учралцтай гадаргуутай байхыг хориглоно. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал юм аа. Өнөөдрийн мэдээтэй хамт ясанд баярлалаа. Хөтлөгч Насирд баярлалаа. Баярлалаа. Баяртай.